Самбас та бүхэн нэг юм дэрвгийн. За Cryptoverse-ийн HD дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За тэрийн 7 хоногийн хувьд бол онцлог мэдээлэл Монголцлаа л да. Тийм Монголцлаа энэ 7 хоног. Монголцлаа та нар аврагууллаа. Oxygen 7. Би Тэнгээс хойш нойргоо хийж шүтэл унтлаа. Тийм амар тийм. За тэр хооронд юу болсон бэ? За юу болсон? Биткойн худалдаа авалтууд нэрчмэж байна. За яг нэрчмэж байна гэдэг ийм зүйл яаж байна гэхээр Америкийн нэгдсэн улсын Техас мужид албан ёсоор татварлагчдын мөнгөөр тий одоо биткойн худалдаж авах хууль төслийг баталсан анхны муж болсон байгаа. За өмнө нь бол Аризона болон одоо Нью Хэмпшир гэдэг мужууд биткойныг худалдаж авах гэсэн зүйлийг хуулийн төсөл бол баталсан хэрэгжээд явж байгаа. За гэхдээ тэд нар болон одоо нэг төсвөөс хэмнсэн мөнгөөр ч юм уу эсвэл гэмт хийгээс олж авсан мөнгө хураасан мөнгөөр ч юм уу гэж явжсэн бол Техас муж болгоод за манай мужийн төсвийн одоо сангийн одоо төсвийн хөндлөн сангийн 5%-аар нь одоо биткойн худалдаа авах гэдэг төрлийн одоо юг хуулийн төслийн удаа шууд баталчлаа гэсэн үг. Тэгэхээр энэгээр болонгууд Америк нэгдсэн улсын анхны мөнгө болж байгаа гэсэн үг. Татварлагчдын мөнгөөр одоо биткойн худалдаж авч байгаа юм уу? Татварлагчдын мөнгө гэж ярих юм одоо public төсвийн мөнгө татварлагч төсвийн мөнгө гэх юм уу те. Тэрнгээр худалдаж авах юм анхны юм уучтай боллоо. За одоо тэгэхээр одоо өөр Монголд бол одоо юу гэдгийг нэг аймаг нь магадгүй эрдэнэт ч юм уу эрдэнэт төрхөнд төсвийн мөнгө болгон штанд анхны худалдаж авлаа авахар болж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо тэгмэд Монголын хөрсөндөө болох юм бол амар сонирхолтой баг. Гэхдээ Америк хөрсөндөө болон за энэ одоо ингээд ерөөхдөө томрож байгаа илэр шүү гэдэг шууд ингээд албан ёсоор баталгаажаад эхэлчлээ. За тэгээд энэ хооронд бас өөр юу болсон бэ гэдэг тэгэхээр юу болсон? Солоногийн ETF одоо нэг Solana Summer гэдэг одоо хэлцэг үг байгаа шүү дээ. Уулналыг хэрэгжээд явдаг. Гэхдээ одоо л хаахан хэрэгжихгүй байх шиг байна л да. Яг тэгвэл Solana Summer чинь 100 одоо Solana-гийн төслүүд бүр ингээд алж хийддэг, Solana-г өнөөр өсдөг. Тийм үзэл болдог байсан. Гэхдээ одоо л тийм юм болохгүй байна. За Invesco Galaxy гэдэг компани Solana-гийн ETF гаргая гэдэг S-ний өсөлтөө S-ний загварын дав өсөлтөө өгүүлсэн байна. За ингээхээр 9 дэх ETF-ийн өсөлт болсон байгаа. За One Bitwise Grayscale гэдэг том модод угаасаа өсөлтөө хөрвүүлсэн байгаа. За энэ дээр бас ингээд нэг нэмэгдэж байна. Тэгээд Bloomberg-ийн одоо нөгөө ETF-ийн албан анализing үзэж байгаа болонгууд 7 сард эхний ETF-ийг нь бол батлагдах өндөр магадaltaй зүйл үзэж байна. Гэж үзсэн байна. За тэгээд хойшлууд явах юм бол 10-11 сар ер нь энэ онд баталтай гэдэг хүлээлт маш өндөр байгаа. За мөн бас 7 оны хугацаанд бас хавлаад нэлээх мэдээ басна. Энэ Иран Ирак хоёрын ярьсан асуудал. Нөгөө нэг ганхвахын яриад гэжтэй нар гараад бороо ороод нар гараад бороо ороод гэдэг шиг дайн болоод дайн болохоо ойлол дайн болоод дайн болохоо ойлол гэдэг шиг. За энэ дунд нь бол Америкчууд орж ирсэн. За ингээд бас бие биенлүүгээ харуултуудыг нэлээд их үүсгэсэн явсан. За ингээд буцаад инхийн гэрээ байгууллаа гэдэг юм. Гац цогсоосон талаар аль аль тал ярилцсан боловч бас нэг талаас нөгөө харилцсан одоо дүрмээ зөрчсөн гэдэг асуудлаар бас тэн дээр Америк босчиж уурлаад за одоогийн байдлаараа тэгтээ дахиж одоо нэг галын харавсгаал одоо гарсан юм бол байхгүй байна. Ямар ч сан одоохондоо жоо намжаад эхэлж байна. Тэгэхээр одоо ингээд энэ усаа дайны хугацаанд дээр ерөөсөө шууд Америк өргөний зах зээл бол нэлээдгүй уналтанд орсон. За Nasdaq-ууд ч гэсэн одоо ерөөдөө индексүүд унсан. За мэдээж алт тусч исэн. За одоо ингээд буцаад нэг юм инх байдал буюу юм инхийн цагууд одоо бий болж байгаа учраас магадгүй бас Америкийн өргөний зах зээл дахиад сэрэх үү гэдэг асуудал ярьж эхэлж байгаа. Энэ дээр Дональд Трампыг бас амар одоо юу гэдгийг шүүмжилж байгаа юм байна. Юу шүүмжилж байгаа вэ гэхээр нөхөр зах зээл дээр ингээд улаан цай манипуляц хийгээд байна гэдэг. Ингээд тэр цоолж шүү дээ тийм. Нийт зах зээлээс гадна крипто төр бүр илүү их тоолоод тахчих юм байна гэдэг зүйл ярьж байгаа нь болонгод өөр нэгэн coinтэй өөр stablecoin гарч байгаа. Тэгээд угсаа биткойн тодорхой хэмжээгээр угсаа кул гаргасан компаниараа авч байгаа. Нөхөр болонгод чимээгүй байж байгаа л манай Иранлуу дайрсан гэдэг зүйл ингээд гарч ирэл дараа нь араас нь юу галз гасах хилцээр хийгдэж байгаа гэдэг юм ярил ингээд зах зээл ингээд хүснээрээс авлалаад тийм баг inside trade хийж боломжтой шүү. Олоод байна гэдэг зүйл бас юм харталт бол бас амар хүчтэй гарч ирсэн байгаа. За гэхдээ тэр үнэн бодол нь бас нэг алдахгүй л байгаа л да. За тэгээд Cynthia Lummis гэдэг сенатор байгаа уусаа манай крипто дийлэгтээ нөхөр юу бас нэг хилцүүлэлт орсон үед юу хийсэн бэ гэхээр 2026 онд бол ингээд өргөн мэрэгцээ одоо тэр нэг stable coin-ийн Genius Act гэдэг төсөл бол ингээд батлагдах байхаа энэ төслийг бол би бас батлагдах байх гэж нэлээд өндөр хүлээж байгаа. Юу өгөөд би нэлээд өндөр стил дундуур байх болоо энэ одоо үүсгэсэн Америкийн өдөрт шатны албан тушаалтуудад гэсэн зүйлийг бас ярьсан байгаа. Тэгэхээр Genius Act-ын батлагдах юм бол stable coin хэрхэн асуудал үүдэл маш тодорхой болно. За тэгээд энэний бас нэг нөлөө болгоод хэрвээ энэ одоо ингээд хуулийн төсөл батлагдчих юм бол одоо нөгөө нэг муу нэртэй луу данстай болцсон байгаа документ хуучин малыг сайн мэддэг хүмүүс шүү дээ. Luna гэдэг coin-аараа нийтлэн ажиллаж байна. Энэ хүнд авах шүүхийн арга хэмжээ ч гэсэндээ шийтгэл ч гэсэндээ өөрчлөгдөж магадгүй гэдэг зүйл бас эргэцсэн юм байна. Ягдаад байгаа юм байна. Зөв. За тэгээд шинжээчний одоо гадны шинжээчний энэ логт хамгийн худалдаж байгаа coin нэг нь бол XRP одоо 2-оос 2.4 гэдэг одоо энэ range-д бол орсон байгаа даа. Тэгээд техник анализын зүгээс бол энэ бол нэг бол breakout хийгээд дээш явж байна. Үг бол доош нь
одоо тэрийг ингээд хүлээж байна. Ер нь бол trade хийх юм бол энэ зундаа XRP-г онцолж харж нэг хөдөлгөөн байж байгаа хэрэгтэй гэдэг. Би бас сая сүүл XRP-г харсан чинь нэг 3-7 оны өмнөх дугаар дээр XRP-г ихэд за эндээс байд зүгээр юм байна гэдэг нэг long арилжааны позишн тавьсан байсан. Тэгвэл энэ дэр арилжаанд ороогүй л те. За эргээд шинжилгээ харахад бол яг нөгөө хэдүүлийнх нь ярьж ирсэн спорт зон дээрээсээ маш гоё сэвэрхэн шалгаад дээшээ буцаад айгүй өндөр өсөлтөөр гараад ирсэн лээсэн л та. Тэр ихэд тодорхой хэмжээнд нэг сони зон гэдэг шиг зооныхон доор нэлээд том спорт байгаа. Тэр спортоос яаж дэмжлэг авсныг ихэд бас хэдүүлээ за техник шинжлэхээс илэрхийлэнгүй ярьцгаая да. Окей. Зорилготой coin XRP байгаа юм л ч. За тэгээд өмнө Солонгос улсын төв банкны зөвлөж Ёо Сандаа гэж хүн байт юм байна. За мэдээлэл гарсан нөгөө шинэ эргэлзчин stable coin-ыг дэмжлэгээд ирсэн. Бас зарим нь болонгод ерөнхийдөө төв банкч жоохон шүүмжлэлээр байр суурь байгаа шүү дээ. Тэгсэн чинь байр суурь дахиад өөрчлөлтөд ийм зүйл ирсэн байна. За stable coin гэдэг зүйл ярьж байгаа бол наадах чинь бол за нөгөө ярьж байгаа шиг жижиг компани гаргахгүй наадах чинь бол ингээд банк гарах хэрэгтэй. Тэгээд энэ удаа бол ерөнхийдөө маш удаан нэг давж шиг дууныг бас иш татсан байлаа тийм энэ удаа би маш удаан гашууд нь яагаад гэж асуугач удаанаар гэдэг чинь. За санаа нь юу вэ гэхээр банк гарахтаа маш удаан ингээд алхмыг ингэж баг багаар алгуурхан хийж оруулнаа гэдэг зүйлийг гэж байгаа. Ихэд бол маш удаанаар тэр процесс явах хэрэгтэй гэдэг байр суурийг хэлсэн. За тэгээд нөгөө талаас нь эсрэг талаас нь stable coin ишэлтэй учраас хөрөөд төв банкны захин мөнгө гэдэг судалгааг өдөрс эхлүүлсэн гэдэг зүйл ярьж байгаа юм байна. Эхлээд шүүмжлэлсэн сүүлдээ болонгууд ер нь зөв байж магадгүй. Гэхдээ манайхаар хийя гэдэг байр суурь л очих шиг боллоо. Хамгийн сонирхолтой даваад ашигын үгийг иш татсныг сонирхолтой байлаа. Тийм. Тэр их гоё үгсэн байна ш. Энэ удаа би маш удаан гашууд нь яагаад гэж асуугач удаанаар гэж. За тэгээд Япон улс бас сонирхолтой байр суурийг илэрхийлсэн. За Япон улсын санхүү сороо гэж хэлж болох баг. Криптог санхүүгийн ерөөдөө тийм одоо бүтээгдэхүүн гэж үзээд ETF одоо арилжаалах Японоос арилжаалах ингээд ихний нөхцөлийг бас тавьсан гэж яригдж байгаа юм байна. За тэгээд криптогоос одоо ингээд ашиг олох юм бол одоо ашиг олсны гэх юм уу да ашигын 20% татвар авна гэдэг зүйл яригдсан. За тэгээд Япон улсад бол ихэд 12 сая хүн идэвхтэй энэ крипто арилж байгаа бол одоогоор хийдэг байгаад байгаа юм байна. 25 оны 1 сарын судалгаагаар бол тэгэхээр бас нэг иймэрхүү дэмжсэн талын байр суурь нэлийн хүчтэй нэг офсоонууд дээр яваад ч Америкт одоо таттай олон нийтийн мөнгөөр гэх юм уу тийм төсвийн мөнгөөр биткойн авч Япон улсад ямар ч үсэн зохицуулалтын зөвлөгчлөө. За Солонгост болонгууд stable coin ер нь дэмжих тал руу гэхдээ банкуд хийж л та гэдэг байр суурьтай болсон. Харин нөрөөг болонгууд эсрэг байр суурь илэрхийлсэн. Нөрөөг болонгууд крипто майнинг хийхийг бол төр хориг тавьж үзье гэдэг юм санаа яваад байгаа юм лээ. Яг тэгэхээр нөгөө л Орос Украинтай холбоотой цахилгааны эрчим хүчний үн өссөн. Тэгмүүд нөгөө байгаа хязгаарлалт нөөц баялагын болонгууд энэ крипто майнинг зүйл хэмжээгээр ашиглаад байгаа учраас энэ дээр төр хугацааны хориг тавьж үзье гэдэг судалгааны ажилдаа яваад байгаа юм байлээ. Тэгэхээр манайх шиг ч юм уу Норвег шиг энэ манад бол бас крипто майнинг хийх эсрэгээр нийгэмдээ халтай байх магадaltaй юм шиг байна шүү дээ. Энэ жишээг харж байхад. Зөв. Одоо ингээд биткойныг ихэд харах юм бол за дайн толон боллоо гэдэг асуудал нэлийн том уналтын хөдөлгөөн орсон. За энэ дээр хэдүүлээ яг л түрүүлээний таамаг дээр ихэд уналтын хөдөлгөөнийг таамаглажсэн. За тэр ч юугаараа төлөөний давал шорт арилжаанд ороод гарсан. За одоо ингээд биткойныг харах юм бол бас нэг сонирхолтой зоон дээр ирсэн байгаа. Тэгэхээр одоо энэ зоон дээр ямар мэдээ гарч ирэхийг өсөдүүлээ харцгаая. Одоо ямар ч гэсэн Jerome Powell-д бол бодлого өгөө буруулахгүй гэдэг тал дээр бол байр суурь илэрхийлээд байх шиг байлаа. Тэгэхээр бид бодлого буурахгүй байна гэдэг нь бас зах зээл хэлэхгүй байх нэг шалтгаан болж эхэлдэг. Тэгэхээр бас энэ дээр Trump ерөнхийдөө Powell хоёрын бас нэг зодон гэдэг чинь Монголд одоос хоёрын зодолтлоо шүү дээ. Болон Х гэдэг тийм ээ. Тэгээд зодон шиг бас Америкт зэнлээ асуудал бас магадгүй байна. Trump бол ерөнхийдөө Jerome Powell-ыг бол нийт эсэргүүцсэн байр суурьтайгаа бодлогоогоо багасгах хөрөнгөний зах зээлээ тэр гэдэг байдлаар хандаад өөрөө ч бас нэг inside trader маягтай зүйл хийгээ яваа. Paul нь болохоор энэ дээр яг маркетинг нэлээд сайн бариад ерөөдөө бол Trump-ыг үгүй авахгүй байгаа л та. Угаас авах ч хүсэхгүй л дээ тий. За тэгээд нөгөө талд нь манай криптогийн бас нэг ахтгчдын нэг CC маань сонирхолтой жүргийсэн байна. За крипто залгамжлагдах хэвээр одоо нас барсан хүний крипто хөрөнгөний одоо гэр бүл нарчдаггүй гэдэг гомлог үсэн одоо ч гэсэн байгаад байгаа. Тэгэн гот энэ үйлчлэгийг биржүүд ерөөдөө нэвтрүүлээч гэдэг уриалга гарсан. Тэгээд тэр үйлчлэгийн доор нь бас нэг тийм жижигхэн мессеж байсан гэх юм уу. За энэ үйлчлэгээ байх хэрэгтэй гэдэг одоо таны хөрөнгө бол угаас таны үлдэх ёстой гэдэгтэй адилхан. Таны крипто ч үлдэх ёстой. Тийм учраас насны хүүхдүүд ижсэндээ ийм хайгтай байхыг зөвшөөрөх хэрэгтэй гэдэг байсан гэж байна. Тэгмээд нөгөө ихэндээ зөв явж байгаа сүүлд нь болгонгот өөрийнхөө хутас санааг шийдчихлээ гэдэг шүүмжлэл бас гарч иж илээ. Ерөөдөө бол тэгмээд тэр хүүхдүүд аккаунт нөх юм бол зүгээр аккаунт нэг ингэж сууж ингэж байхгүй ш танилцж байгаа юм шүү дээ. Тэгэхээр юу байх гэдэг наа жоо хүүхдүүд жидгсэн ингээд амар эрсдэл рүү хэлэх гээд байна. Насны хүүхдүүд гэдэг зүйл шүүмжлэл гарч ижлээ. Гэхдээ анхны санаа нь бол бас зүг байхтай криптоос бол хөвгөлдөг гэдэг мэдээж байх хэвэл зүйл ах. Гэхдээ насан турш хүүхд орно гэдэг нь өөрөө жоохон нэг тиймэрхүү
ингээ Viber Watch дах магадгүй юм те. Хүмүүс гэж хардталтай бол бас нэг ийм хэрүүлийн лалин байна л да наач. Тэгээд ерөөдөө хүрх мэт мэдээлэл дуусч байна. Тэгээд юу басан? Хэрвээ та Telegram-д тоглох тоглоом хайж байгаа бол сүлэлтэд тоглож байгаа бол Potty Penguins гэдэг NFT-ийг гаргасан Penguin Clash гэдэг тоглоомоос нэлээдгүй хүмүүс тоглоод тэрний төлөө байгаа юм байлээ. За энэ өнгөрсөн оны хэмжээнд болох байсан бас мартсан байна. Тэгэхээр Play to Win гэдэг ерөөдөө хоёр нэг хэсэг илүү ур чадвар шалгадаг төрлийн тоглоом тэгээ хоцсон бүгдийг авна гэдэг стилтэй юм байлээ. Тэгэхээр энийг тоглох юм бол бас сууж зарчмынхаа хувьд нөгөө бүхэн ялагч байдгүй зөвхөн хоцсон ялагч байдаг гэсэн чинь арай дээр байж магадгүй гэдэг үгснээс хүмүүсээс тоглох шиг байлээ. Тэгээд та хайцсан гэж үзээрэй. Яг ийм их тоглосон сонирхгүй бол CS:GO-д болохгүй дөө. CS2 үү? Тийм CS2 тоглож. Анд би ийм л хүн шүү дээ. Дата тоглох юм байна. Гэрэж. За ингэ тавхан крипто дээр арилжааг сонирхолтой. За энэ Binance Bridge-ийг сонгож арилжаа гэрээ тавхан арилжааны шийдвэрлэлийг 20 буурал мөрөл доор байгаа линкээ бүтгэл үүсгээд арилжаа гэх юм бол арилжааны шийдвэрлэж 20 бууруулах болно. За мөн Forex арилжаа сонгочвол манай EBC болон MOFT гэсэн брокертай хамтарч ажилладаг. За мөн байгаа доор байгаа линкүүдээр бүртгүүлэх юм бол тодорхой хэмжээний урамшууллуудыг бас брокертай хамтраад та бүхэндээ өгдөг байгаа. За мөн бас нэг шинэ зүйл нэмэгдсэн. За iTrader гэдэг одоо хуучнаар Notfund-ing худалдаж авсан газар юм байлаа. За энэ дэр манайх promotion code гарч ирсэн. CV6 гэсэн кодыг ажиллаа та дурын фанда тодорхой хэмжээнд хувь хөнгөлөд авах боломжтой байна шүү. За ингээд техник шин дээр орцгоо. Squad манайх стример орцгоо. За энэ удаа би маш удаан гашууд нь яагаад гэж асуугаач удаанаар тийм замын руу орцгоо. Ямар ч хамаагүй өгдөө шүү дээ. За юу цаана за тэгэхээр дөлөө биткойн дээр за нэг сайхан задлан шинжилгээ маягтай шинжилгээ хий. Ерөнхийдөө олон биткойны ханшаа харж агаад за янз янзын байдлаар бас таамаг гаргаж үзье гэж. За ерөнхийдөө ингээд харах юм бол за ерөнхийдөө бол энэ нэг том support resistance болж исэн том зон байгаа. Энэ бол ерөнхийдөө all time high дээр одоо нэлээд том таазалж оцыг буюу за 108-аас нэг 109-10-ын хооронд ингээд биткойн ханшуул дээшээ нэг гараад за эндээс хойш нэг айхтар өсөлттэй үлгэн бол үзүүлж чадахгүй. Эндээс л ерөнхийдөө хариу үйлдэл авсан байдалтай байна гэж ойлгож болохоор байна. За ингээд харах юм бол за ямар ч эндээс нэг юм булш тарнуусаа дээшээс тэрх магадaltaй дахиад нэг энэ зоноос дээшээ гараад ирэх боломжтой юм болов гэж утсан бодовч за дээшээ халтан гарч ирээд буцаад ороод ирчихсэн те. За энэ маань ингэж явсараа дахиад нэг энд нэг иймэрхүү булш маягийн паттерн үсэд дахиад дээшээс тэрсэн за дахиад дээшээс тэрсэн ч гэсэн 108k гэдэг энэ төвшин дээр таазан дээр ирчихсэн байдалтай байгаа даа. За өчигдрийн үед бол миний нэг шинжилгээ оруулсан. За энд нэг иймэрхүү нарийнхан bearish маягийн паттерн үсэд байна. За дээр нас нэг 108-аас 110-ын хоорондох нэлээд том бас таазуулж байгаа зон байгаа да. За тэр зон дээр ихэд хариулт аваад доош уналтын маягийн хөдөл орж магадгүй гэдэг байдлаар шинжилгээд оруулсан. За тэгээд энэ хавьдаас short орсон. За дахиад доош унахаар дахиж энэ хавьд short арилжаанд орсон. Тэгэхээр хэд миний нэг position бол нэг энэ хавцаа байгаа гэсэн үг. За тэгээ магадгүй ихний байдлаар миний хувьд бол энэ паттернийхаа ихсэн цэг буюу за 104 мянга гэсэн төвшөлөө хүрээд ирчих болов гэсэн таамагтайгаа short арилжаад бол нийцсэн байж байгаа. За тэгсэн чинь энэ дээр нэг иймэрхүү зүйл санаа зовоод байгаа нь нэг иймэрхүү паттерн бас үүсэж магадгүй. Импульс хөдөлгөөн, correction хөдөлгөөн, дахиад импульс хөдөлгөөн төсөлтийн хөдөлгөөн ороод ирж магадгүй гэж хараад байгаа. За тэгтээ яг эндээс бол энэ паттернда итгээд за дээр нэлээд том тааз маягтай зүйл байгаа учраас тэгээд short арилжаанд орчихсон байна. За мэдээж энэ ингээд дэшигээс аваад явах юм бол миний stop loss бол энэ дээр байгаа учраас асуудалгүй. За энэ авийн алдагдлыг хүлээн зөвшөөрөхөд бол ямар ч асуудал алга байна. Тэгэхээр энэ арилжааг хэдүүлээ хамтдаа харцгааж бай. За хэдүүлээ бас биткойн дээр олон талтай харъя гэсэн ярьсан. За энэ дээр л нэг олон янзын паттерн. За ихэд цэвэрхэн байдлаар харъя буюу за хэдүүлээ нөгөө өмнөх түүхээ тавтнаа гэж үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хэдүүлээ энэ хамгийн бараг л энэ хэв татна гаргасан. За үүнээс хойш энэ хөдөлгөөн яваад ирлээ. Энэ хөдөлгөөн явчлаа гэж таамагласан. Одоо бидэрт нэг иймэрхүү correction хөдөлгөөн хэрэгтэй гэж яасан. За энд бол маш цэвэрхэн correction хөдөлгөөн орж иж байгаа. Ерөөдөө бол энэ correction хөдөлгөөн дээшээс тэрхээрээ за эндээс гарчсан энэ импульс хөдөлгөөн орж ижээд тэгэхээр хэдүүлээ таамаглагтаа юу таамаглахаар энэ импульс хөдөлгөөн ийшээ орж ирж магадгүй. За тэгэх юм бол нэг 132 мянга гэсэн төвшинлөө маш өндөр өсөлтийн хөдөлгөөн орж ирээ. За үүнээс хойш магадгүй уналтын хөдөлгөөн үргэлж магадгүй гэж таамаглаж болохоор. За ихэд энэ өсөлтийн хөдөлгөөн орж ирэх жоохон хэцүү юм шүү. 130 мянга гэдэг төвшинлээ өндөр дүн шиг санагдчих байж болно. За тэгтээ хэдүүлээ ерөөдөө биткойн all time high хийхэд яг юу туулж үзсэн бэлээ. Still geopolitical асуудал байсан. За тэгээд өссөн. За Ираны асуудлууд өмнөж байсан, одоо сая байсан. Буцаад гал зогс намжсан те. Буцаад нэг эвлэрлийн зүйл рүү орчихсон. За тэгэхээр
одоо бодлогын хүүгээ бууруулах уу гэдэг асуудалд нэлээх хурцтмал явж байгаа. За дээр нь ерөөдөө Америк их зүйлсийн Трамп нэлээ манипуляцийн үйлдэл хийгээд нэгс таамаглаад мэдээ ерөөдөө явсан шүү дээ, тийм. Ерөөдөө дураараа хашааг хөдөлгөж гин унгаж гин босгож гин гэсэн. За одоо харин Трампын зүгээс харах юм бол мэдээж геополитик асуудал Иран Ирак хоёрын асуудал бол зогссон. За буцаад хөрөнгө оруулагч нар Америкийн хөрөнгөний зах зээлийг нэлээд ажиглагдаад эхэлж байгаа. За тэрэн дээр мэдээж яг хүмүүсийн анхаарлын төвд байж чадах зүйл нь юу вэ гэхээр за мэдээж крипто байх боломжтой. Тийм учраас биткойн энэ хөөсөлтийн үйлчлэгнийг бол мэдээж том хедж фонд сангууд худалдаа авалт хийгээд том хайрладнууд худалдаа авалт хийгээд явах юм бол энэ өсөлтийн үйлчлэг бол маш хурдан орж ижил магадгүй санагдаад байгаа. За тэгээс нөгөө талаараа шууд өснө гэдэг юм хөө байр суурьаар биш. За ихэд бас өөр байр суурьаар үзэх юм бол за мэдээж одоо 6 сар за 7-8 сар бол ихэд амралтын 9 сар байдгүй хүмүүс ихэд кэш аут хийгээд нэг жоо аял зугаалга маягтай хөлгөнд орчдөг. За тийм учраас нэлээд бас волюм багасж магадгүй гэсэн бас нэг таамаг байна. Мэдээж хэдүүлэг одоогийн магадлалаар бол ихэд бол энэ хөдөлгөөн буюу урдны түүхэн дээрээ суурлаад хараад байгаа. За мэдээж түүх бол заавал автагдах албагүй эндээс доош уналтын үйлэн орж магадгүй байдаг учраас шууд энэ паттерн дэшээс дөрвгүй за ингээд энэ өсөлтийн үйлэн орж ирнэ гэдэг байдлаар хандаад бүх мөнгөөр арилжаанд дотох ч юм уу. Нэг үеэр стоп лосс арилжаал хийж болохгүй гэдэг бол анхаараарай. За дараагийнх нь шинжилгээ гэх юм бол за эндээс нэг иймэрхүү сэрээ зурагдсан байгаа. За сэрийг харах юм бол за сэрийг одоо яг яаж зурхаа дахиад эхнээс нь тайлбарлая гэвэл за мэдээж хамгийн all time high бүсийг буюу энэ дээр A цэгийг тодорхойлдог. За дараа нь B цэг, C цэг, ABC гэсэн цэгийг тодорхойлно. За эндээс ерөнхийдөө хамгийн high цэгээс дахиад юу болохож байгаа гэхээр за энд ингээд lower low хийх хэрэгтэй. За шинэ lower low. За тэгээ мэдээж энэ тогтсон ханш өндөр дүнгээс эндээшээ дахиж гарч чадаагүй уналтын үлгэн орж ирээд энэ уналтын үлгэн үргэлжлэж явсаар байгаад B цэгийг доошоо стрээд ороод ирэх юм бол за сэрээ зурх баталгаатай болж байна гэж таамагладаг. За тэндээс л харах юм бол за одоо эндээс нэг иймэрхүү байдлаар сэрээ ажиглагдаад байна. Сэрийг би нэг энэ хавьд хахад шинжилгээ оруулсан. За иймэрхүү паттерн л иймэрхүү сэрэний шинжилгээ орж болж байна гэж таамагласан. За одоо ингээд сэрээдгээр харьцчихсан юм бол за энэ голын лайнууд дээр бас медиан лайнууд дээр нэлээд бас хариултуудыг авч ирсэн. Эндээс дахиад авсан байдалтай бол байна. За 15 ороод харах юм бол за түрүүний нөө bullish pattern чинь медиан лайн дээрээсээ хариулт авах магадaltaй байна тийм үү. За тэгэхээр эндээс өсөлтийн хөлгөөн орж ирэх юм бол дээдлийн parallel line буюу за 109k гэсэн түвшинлөө өсөлтийн хөлгөөн орж бүрэн боломжтой ч гэж харагдахаар байна. За эсвэл эндээсээ дахиад доош унаад за магадгүй энэ медиан лайнууд дээр спорт аваад энэ хавьд ингээд эргэлдэх магадaltaй. За эсвэл энэ паттерн одоо зурагдчих магадгүй те. Иймэрхүү том паттерн болох гээд. Ингэх юм бол бас доош уналтын үлгэн орж ирэх юм бол сонирхолтой цаг нь 103 буюу за яг үндсэн сэрэний маань яг голын лайн болж тарах гэдэг. За энэ сэрээг бол мэдээж шийдвэрлээ хургаж үзэж байх хэрэгтэй. За миний хувьд одоохонд бол modified дээр тавьсан байгаа хаа. Тэг modified. За яг shift сэрэх юм бол иймэрхүү байдалтай бол байна. За оригноос сэрэх юм бол за энэ сэрэнээс бол харах юм бол яг дээдлийн parallel line-д бол нэлийн дэжгүй харцж хагаад дэшээс сэрээд гараад ирчихсэн юм байна. Тэгэхээр бас аль сэрийг нэлээд ашиглах тохиромжтой гэдэг бас аль талаар нь хувиргаад өөрийнхөө дүн шинжилгээнд тааруулах маягаар ажиглаад яваарай гэж зөвлөмөр байна да. За ихэд биткойн дээр нэг юмрхүү. За түрүүчийн 7 төлөвлөгөөнийхөө сайхан таам гаргасан зүйл нь Ethereum дээр short арилжаанд орсон. За энэ дээр бол магадгүй бас бүгдээр орж чадсан болов уу гэж таамаглаж байна. За тогтмол үздэг хүмүүс бол энэ хүү паттерныг хараад за энэ паттерныг бол доошоо стрихтэн доошоо short арилжаанд орно гэж таамагласан. За энэ short арилжааг ийм байдлаар ороод за тэгтээ энэ дээр TP тавиагүй арилжаанд орж ирсэн учраас за энэ доошоо ингээд стрээд уналтын үлгэн үргэлжлэж орж ирэх юм болов уу гэж таамаглажсэн боловч за буцаад дэшээ гараад ирсэн. За тэр үед нэрхэд бол энэ дов зэгээс доошоо тавьж хагаад ерөөдөө миний арилжаа бол энэ хавьд гарсан гэсэн үг. Тэнийг бол явц дундаа risk free буюу ямар ч алдагдлахгүй буюу break even stop loss тавьж өгөөд арилжааг бол энэ хавцаа хаагаад гарсан гэсэн үг. За одоо Ethereum дээр ингээ харах юм бол мөн ялгаагүй маш гоё цэвэрхэн доошоо сэрэх магадaltaй паттерн байна гэж таамаглаж ирсэн. Доошоо сэтэрсэн pullback хөдөлгөөн. Тэгэхээр магадгүй дахиад ч уналтын хөдөлгөөн орж магадгүй гэж таамаглаад. За тэгээд ерөнхийдөө тийм ч учраас биткойн дээр short арилжаад байгаа. За мөн USDT dominance-ыг
харах юм бол энэ тус жижиг нэг иймэрхүү дээшээс магадaltaй паттерн буюу bullish паттерн үүссэн байсан. За энэ хэд дээшээс стрээд эхний төвшин бол нэг 0.4 98 төвшин лөө очих магадaltaй гэж үзэж байгаа учраас за short арилж байгаа бариад яваад. За хаа нөгөө талаараа мэдээж биткойн дээр bullish паттерн үүссэн байгаа. Чи USD dominance дээр мөн адилхан bearish маягийн буюу эсрэг уран амралтай паттерн үүссэн байх магадaltaй. Тэгэхээр энэ доош унаад ороод ирэх юм бол BTC-ийн хэдүүлгийн түрүүнд хамгаалсан энэ паттерн дээшээс төрөх бүрэн боломжтой болоод эхэлнэ гэсэн үг. За ингээд ийм байдлаар ихэд бол уран амарлаас наан цан ашиглаад явбал их зүгээр байдаг. За ихэд ингээд ерөнхий дуусгая гэж бодож байна. За алтыг нэг ажиллаад харъя та тий. За алтыг хэдүүлээ юу гэж таамаглаж ирсэн бэ гэдгээ нэг за 4 цаг биш. За 30 минут орч. За алтан дээр ямар таамаг гарч ирсэн гэхээр за энд нэг иймэрхүү гоё дээшээс магадaltaй паттерн том цагаар л үүсээд байна. Энд нэг жижигхэн паттерн доош эцэг магадaltaй паттерн үүсчихсэн доош стриж магадгүй гэсэн. Ямар ч гэсэн доошоос стрээд явсан боловч за энэ хавьяас ерөөдөө бол нөгөө геополитик асуудлууд нэлээд хорцтмол байдлаар гарч ирсэн. За түүнтэй холбоотой ерөөд алт дээр огцом өсөлтөөлгөнд бол нэлээд их гарч ирсэн. За түүнээс хойш хэдий геополитик асуудалтай байгаа ч гэсэн дахиад нэг иймэрхүү доошоос магадaltaй паттерн дотор байна шүү. Тэгэхээр доошоос стрэлэн дээр нь анхаарах хэрэгтэй гэжсэн. Заарсан доошоос зэрэг дахиад энд нөө пуужа харавлаа гэж нэг мэдээ яваад араас нь буцаад Трамп ерөөдөө бол ганц зогсоох байдлаар гэр хэлтэлсэн гэдэг байдлаар мэдээлэл хийсэн. За ерөөдөө энэ дээр шууд Трампын нөлөөг бол эндээс харж болж байна те. Зах зээлийг бол ерөөсөл айгүй өндөр савлгаатай гаргаж ирж буцаж болгодог юм. Айгүй их нөлөөтэй зүйлүүд хийсэн. За түүнээс хойш галд намжлаа гэдэг байдлаар намжлаа гэдэг мэдээний дараагаар ерөөдөө алтны ханш бол тийм ч үнэтэй байх шаардлагагүй гэдэг байдлаар хандаад уналтын хөдөлгөөнд орж ирсэн. Тэгэхээр алтадаа хэд хүртэл боломжтой байна вэ гэж таамаглаж байгаа гэвэл за энэ нэг татна. Энэ нэг татна. За тэгэхээр энд тааз шал дахиад энд спорт хамгаалалт. Тэгэхээр алтай ойрын хугацаанд уналтын хөдөлгөөн үргэлжлэсээр байх юм бол энэ 3225 гэсэн төвшин лөө уналтын хөдөлгөөн үргэлжлэх боломжтой юм шиг харагдаж байна. За ихэд ингээд техник шилгээ дуусгая. За ямар ч миний бодлоор бол за арилжааны төлөвлөгөө гэх юм бол за би бол шорт арилжаанд хэдийн орцсон байгааг хэлсэн дээ. За миний шорт арилжаа баг энэ хавьд байгаа да. Stop loss энэ хавьд тавьсан. За би нэг бол жижигхэн яг эндээс тоош уналтын бол ерөнхийдөө TP open явж байгаа учраас яг ахтар TP 50-аагүй явж байна. За тэгтээ ажиглана. Энд нэг иймэрхүү дажгүй бас bullish паттерн үүсэж байгаа учраас за энэ сэрүүлгээ баараг энэ дээх нь энэ паттерн дэшээс төрчих юм бол яг зөрөөд хээж арилжаа буюу за шорт арилжаатай байгаа дээрээ зөрүүлээд лонг арилжаас нэг боломжтой байдаг. Тэгэхээр энэ лонг арилжааг хийх юм бол мэдээж яг жоохон урт хугацаанд байрна. Яагаад урт хугацаанд байрах вэ гэхээр хэдүүл сая энэ дээр харагцтай. Магадгүй энэ өсөлтийн хөдөлгөөн ороод ирэх юм бол эндээс гоё лонг арилжаа барьчих юм бол тэрийг бас дахиад дэжүү сахан бариад явъя гэсэн бодолтой байна. За ингээд энэ хөдөлгөөний техник шилжлийг дуусгая. Дараагийн дугаар дээр хэдүүлээ бас ямар хуан шивэлгөөнтэй байх нь тэр апдейт өгөөд явъя гэж бодож байна. За ингээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баярлалаа.